Улаанбаатар хотын хүндэт иргэн болно гэдэг нь өөрөө бас эхнэр хүндтэй юм том нийс хотын хүндэт иргэнд өргөжлөх тухай Монгол улсын засаг захаан нутаг дэвсгэрийн нэгж түүний өдрлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25-ын 1-р хэсэг нийс хотынхоо хүндэт иргэнээр нэрэлж байгаа танд одоо баяр хүргэж амжилт хүсье. нийс хотын хүндэт иргэндээ За Улаанбаатар хотынхаа хүндэт иргэнд тулсанд маш их баяртай. Тэгээд одоо миний гаргасан амжилтын спортын амжилтуудыг маань үнэлж одоо Улаанбаатар хотынхаа хүндэт иргэнээс шагнасан болов гэж бодож байна. Тэгээд дүр засагтаа ирлаа. Уламжийн хайст улам их хичээх болно. Одоо эх жилийн үед одоо Токио 2020 Паралимпийн наадам байгаа. Тэрэндээ бас одоо энэ чансаагаа хадгалаад одоо нэгт зогсдог ивэрэл одоо тэгэл орхоос өрөөд замгүй очлоо эргэл буцалтгөө. Тэг хичээх болно. Монголын ард түмний бэлтгэлийг алдахгүй ахыг хичээ. За тэгээд дүр засагтаа их баярлаа. Боловсрол соёл шинжилгээ ухаан спортын яамны сайд болгон тэдний албаа агчид. За би тэмэр спортын газар үндэсний гишүүний хамт олон тэгээд бүгдэнд нь баярлалаа. Тэгээ намайг дэмжиж тусдаг бүх хүмүүстэй. Токио 2020 Паралимпиад яасан байгаа шүү. Бэлтгэлээ эхэлсэн байгаа юм. Таны хувьд бэлтгэл бол байнга явагддаг байгаа. Энэ пауэрлифтингийн спортын хувьд бол байнга хийж энэ хүч бол хадгалагдана. Үлддэг, тэрийг хөгжүүлдэг байгаа. Тийм учраас байнгын бэлтгэлтэй одоо миний хувьд цугларалтанд бэлтгэл гарцсан байж байгаад одоо ирж байна. Тийм өглөө. Нийслэлийн ярин хүндэт иргэн байх утга учирыг та юу гэж ойлгож байна? Их том өөрөг хариуцлага ногтлол гэж бодож штэ. Тэгэл одоо жишээ нь готон чинь бие авч явахаас өсвөлээ тий. Ер нь нийслэлийн хотын иргэдтэй одоо юу гэж хэлэх вэ? Хүндэт иргэн зүгээс та юу хэлэх вэ? За Улаанбаатарчуудаа баярлаа. Тэгээд бүгдээрээ тэгээд хойлоо дээдлж хин нэгээ дээлж одоо тэгэл сайхан амьдрцгаая гэж хэлдэг юм. эрхэлж байгаа ажилдаа тэгээд өөрийнхөө ажиллаж байгаа салбартаа өндөр амжилт гаргасан ийм одоо иргэдийг тэгээд нийслэлийн иргэдийн талархлыг хүлээсэн ийм хүнийг бол нийслэлийн хүндэт иргэнээр одоо юу яадаг шагнадаг ийм уламжлалтай шалгуурна гэвэл энэ шагнадаар өмнө одоо ямар хүмүүс шагнагдж байсан бэ гэвэл зөвлөлт холбоот улсын одоо маршал цолтой ажиллаж байсан Варшил Бодионич гэдэг юм уу тэгээ зөвлөлт холбоот улсын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дараагаар ажиллаж байсан Брежнев гэх мэт ийм гадны хүмүүсийг шагнаж байсан байна. Улаанбаатар хотын удирдлагад ажиллаж байсан Мөнх Жаргал Баасанчив Алтан гэрэл дарга нарыг одоо мөн шагнаж байсан байна. Мөн Хөгшүү зам Батбаярыг одоо нийслэлийн хүндэт иргэнээр шагнажсэн байх юм байна. Хөгжмийн зохиол Лувсан Саран Гуайг шагнажсэн байх юм байна гэдэг. Тэгээд Судан Бэлжээ маань бол мөн өөрийнхөө одоо энэ спортын салбарт бол дэлхийн рекордыг олон удаа одоо шинжил тогтоосон, Монгол улсын рекордыг олон удаа шинжил тогтоосон гэдэг энэ агуулгаар нь тэгээд энэ хүнийг 19 дахь удаагийн одоо нийслэлийн хүндэт иргэнээр ингэж тодруулж нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг шийдвэр гаргасан юм аа. Тэгээд бид нар бол одоо энэ хүнийг бол шагнах нь зүйтэй гэж одоо хэлсэн.